Хинди аймгийн Цэнхэр мандал сумын төвөөс баруун хойно зүүн бүсийн төв замаас хойш 35 км-т Цэнхрийн голын ойр хар зүрхний хөх нуур бий. Хөх нуур нь хар зүрх уулын өвөрт далайн түвшнөөс дээш 1675 метрийн өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өвөр талаараа модгүй, ард талаараа ойтой, шов хориотой хар зүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл ан амьтан өв сургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газруудын нэгт тооцогддог. Энэ газарт 1189 оны шаргчин дахиа жил Тэмүүжинг хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай эх хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд хөх нуур, хар зүрх уул, сэнгүр горих хэмээх газар усны нэрс гардаг. Нуурын ирэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн од зориулан босгосон хөшөө байдаг. Түүнийг тойруулан 108 метрийн голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их баг 36 хаадын модон сийлбэрийг байрлуулан босгожээ. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Исүхэ, хатан их өөлөн, төрийн их хатан Бүртэ-Үжингийн сийлбэрийг хийсэн байна. Мөн гол хаалганы хоёр талаар Чингис хааны 9 өрлөг жанжны сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцлборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг.